Таван дэсний өдрийн мэнд хүргье. Тэгээ та нартайгаа бас уулзж байгаадаа миний хувьд маш их баяртай байна. За тэгээ бүгдээрээ хамтдаа өнөөдөр эзний үг Эхлэл номын 3 дугаар бүлгээс хамтдаа суралцъя. Тэгээд Эхлэл номын 3 дугаар бүлэг бидний маш их мэддэг хэсэг байгаа. Тэгээд би та бүхэн эндээс эхлээд уншиж өгье. Эзэн бурхны буй болгосон хээрийн хамаг амьтдын хамгийн нов мэгтэй болох могоо эмэгтэйд энэ цэцэрлэгт байгаа альч модноос идэж болохгүй гэж та нарт бурхан үнэхээр хэлсэн үү гэжээ. Тэр эмэгтэй могоод бид энэ цэцэрлэгдэх модны жимсийг идэж болно. Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд бурхан та нар түүнээс бүгд бас түүнд бүхөр эсбөгөөс та нар өхнө гэж айлцаан гэхэд могоо эмэгтэйд та нар ерөөсөө өхгүй. Та нар түүнээс эцэн тэр өдөртөө л нүчин нээгдэнэ. Бурхан шиг болж сайн мууг мэдэх болно гэдгийг бурхан мэдэж байгаа гэжээ. Тэгээд тэр эмэгтэйг хартал уг мод нь хүнсэн цайн, нүд булаам, ухаан дэлмэр, хорхоо хөрмээр сайхан харагдсан тул жимснээс нь авч иджээ. Тэр хамт байсан нөхөртөө өгч тэр нь ч идэж тэгээд тэр хоёрын нүд нээгдэн хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд инжир модны навцыг хоорондон холбож өөртөө бэлхэмж хийжээ. Үчийн сэрүүн цэцэрлэг дундуур эзэн бурхны алхаж яваа чимээг сонсоод эр хүн ихнэрдэгээ хоёул эзэн бурхны уршигаас цэцэрлэгийн модон дунд нуугджээ. Гэтэл эзэн бурхан хүнийг дуудаж чи хаана байна гэсэнд тэрээр би таны чимээг цэцэрлэг дотор сонсоод нүцгэн мөчөр айж нуугдсан юм гэж хэлв. Тэгтэл тэр чамааг нүцгэн гэж хэн чамд хэлсэн бэ? Бүү ид гэж миний чамд тушаас нь тэр модны жимснээс чи идээ юу гэсэнд хүн өнөөх эмэгтэй надтай хамт байдлахаар таны надад өгсөн тэр л надад нөгөө модны жимснээс өгсөөн. Тэгээд л би ицсэн гэж хэлв. Эзэн бурхан тэр эмэгтэйд чи юу хийчих энэ вэ гэсэнд тэр эмэгтэй тэр могоо тэр л намайг мэхэлснээс болоод би идсэн гэв. Эзэн бурхан нөгөө могоод чи ийм хэрэг хийсэн тул хамаг мал адгуус хийгээд хээр талын хамаг зэрлэг амттаас илүүгээр харагдав. Чи хөвлөгөөрөө мүтгэн нэвж амьдралынхаа бүхий тоногудад тоос шороо идэх болно. Тэр эмэгтэй та хоёрын хооронд бас чиний үр тэр эмэгтэй үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгойгч нь бяцалж түүний өсгийг чи ницэлнэ гэд эмэгтэйд өөрийн чин жирэмсний бэрхшээл зүдүүрийг би бүр ихцгэн өвдөж зовж чи үр хөхтэй төрүүлнэ. Эр нөхрөө чи ирмэлзнэ. Эвчин чамайг эзэгнэ гэв. Тэрээр Адамд чи эхнэрийнхээ үгийг сонсож бөө идгэж миний чам тушаас нь модноос ицсэн учир чамаас сууж газар харагдлаа. Чи түүнээс амьдралынхаа бүхий л өдрүүдэд бэрхшээл зүдүр дунд хооллох болно. Чиний төлөө тэрээр өргөс зангууг чургуулна. Чи хээрийн өвс ногоогч идэх болно. Чи газар шороондоо буцатлаа духныхаа хүслийг туслуулна байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан чи тоос шороо тул тоос шороондоо буцнаа гэжээ. Хүн ихнэрээ Ева гэж нэрлэжээ. Учир нь тэр амьд бүхний их болсон аж. Эзэн бурхан Адам ба түүний ихнэр зориулж арьсан дээд хийж өмсгчээ. Эзэн бурхан үзэгтэн энэ хүн одоо сайн мог мэдэж талаараа бидний нэгэн адил болсон. Тэр одоо гараа сунган амийн модны жимснээс бас авч идээд мөнх наслахгүй гэжээ. Эзэн бурхан хүнийг өөрийг нь гаргаж авсан газар шороог хаглуулахаар эдийн цэцэрлэгээс гарган явлаа. Тэгээд бурхан тэр хүнийг хөөж гаргаад амийн модод хөтлөх замыг хаглуулахаар эдийн цэцэрлэгийн зүүн талд хэрэбүүд болон зөв бүрд эргэлддэг галт хэлтийг байрлуулан тавьжээ гэсэн байна. Амен. Тэгээ бүгд хамтдаа эзнээс ирэх үгийн төлөө хамтдаа залбирцгаая. Тэнгэрлэг мөнхийн эзэн хайртай бурхан ааваа тандаа баярлалаа. Эзэн минь өнөөдөр бас итгэлийн ахан дүүстэйгээ хамтдаа таны амийн ариун үгийнтэн өмнө ирж байна. Эзэн минь тэгээ таны ариун сүнс биднийг бас холбож миний амнаас гарч байгаа үг таны үг байх болтугай. Тэгээ та бидэнд бас урам зориг, итгэл найдвар, хүч, ухаарлыг та сойрхох болтугай гэж их эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За бидний сайн уншсан Эхлэл номын 3 дугаар бүлэг бол үнэхээр хүн бүрийн мэддэг баг бүлэг байгаа.
Тэгээ сайн миний уншсан хэсэг дээр юу гарч ирнэхээ бурхан тэгээ эдийн цэцэрлэгийг барьж байгуулад тэр үнэхээр аан амтан жигүүртэн шууд тэгээ тэнд одоо ямар л амьд биет организм юу байгаа бүгдийг бүтээгээд тэгээ эдийн цэцэрлэг дотор ингээ байршуулсан. Тэгээд энэ дотроос онцгойл нь бас хүнийг бүтээсэн. Хүн буюу Адамыг бүтээгээд, Яваг бүтээгээд харин Адам, Ева хоёрт тэр эдийн цэцэрлэгийг нөгөө нэг арчилж хамгаалуулахаар тэр хоёрыг ингээд сонгож тавьсан. Тэгээд нэг үгээр хэлэх юм бол Адам, Ева хоёр маань Бурхны тэр бүтээсэн гайхалтай тэр бүтээл донд үнэхээр дутагдах, гачигдах, өсөж цангах, зов зүдрэх энэ зүйлийг бүр мэдхгүйгээр тэд нар аз жаргалтай амьдарч ирсэн баг. За тэгээд тийхүү амьдарч яхад тэгээд бурхан бол үнэхээр тэднэртэй бүр өдөр бүр уулзаж тэд нар санаа тавьж магадгүй бурхан бол Адам Евагийн хувьд бол үнэхээр тэр санаа тавьдаг зүйлөө бол үнэхээр төгс хийж исэн баг. Тэгээд бид нар үнэхээр энэ бишээсээс ингээ хойшоо харахад бүгд нэг мэддэг. Тэгээд нэгэн өдөр яасан бэ гэхээр могоо буюу Диавол бурхны эсрэг тэрслүү хөө тийм ээ. Бурхны дандаа бурхны эсрэгтэй ингээ хорлон сүйтгий юм үйлдэлгээ хийж явдаг. Тэгээд сатан Явадар ирээд эхнэр Адамын эхнэр Явадар ирээд одоо ингээ хэлж эхлэл номын 1-ээс 3 дахь эшлээ могоогийн ятгалганд орж байгаа. За би давхын эндээс уншиж өгье. 1-ээс 3 дахь эшлэлээр эзэн бурхан бий болгосон хээрийн хамаг амьтдын хамгийн ув мэгтэй болох могоо эмэгтэй гэж. Энэ цэцэрлэгт байгаа альч модноос идэж болохгүй гэж та нарт бурхан үнэхээр хэлсэн үү гэж. Тэр эмэгтэй могоод бид энэ цэцэрлэг дэх модын жимсийг идэж болно. Харин цэцэрлэгийн голд байгаа модын жимсний тухайд бурхан та нар түүнээс бүү идэж бас түүнд бүх хүрг эс бөгөөс та нар өхнэ гэж альцаан гэхэд могоо эмэгтэй та нар ерөөсөө өхөхгүй. Та нар түүнээс эцэн тэрл өдөртөл нүд чинь нэгдэн бурхан шиг болж сайн мөг мэдэх болно гэдгийг бурхан мэдэж байгаа гэжээ. Тэгээд тэр эмэгтэй хартал үг модон хүнсэн цайн нүд булаам ухаан тэлмээр хорхоо хөрмээр сайхан харагдсан тул жимснээс нь авч идэжээ. Тэр хамт байсан нөхөртөө өгч тэр нь ч идэж гэсэн баг. За тэгээд эндээс харах юм бол могооны ятгалганд ороод Ява яасан байна вэ? Тэр сайн мууг мэдүүлэгч модны жимсээс идсэн. Үнэхээр тэр модыг харахад яг үнэхээр дур булаам идчихмээр шунал хөргмээр тийм сайхан амттай тийм үнэхээр тэр зүйл нь харагдсан баг. Тэгээд яасан байна? Ява тэр модны жимснээс аваад идээд өөрөө идээ зогсоогүй хэндээ өгсөн мөлий? Нөхөр буюу Адамд өгчөж байгаа. За тэгээд тэр хоёр яг үнэхээр тэр даруй яг нүдэн нэгдэж бурхны яг бурхан шиг болж альбаа зүйлийг энэ болно болохгүй гэдэг зүйлийг мэдэрсэн байна. Тэгээд мэдрээ зогсохгүй тэр хоёр яасан бэ? Нүцгэн байгаагаа харсан. Нэг өсөндөө өөрийнхөө тэр ичгүүрийг олж харсан гэсэн үг. Тэгээд тэд нар яасан бэлээ? Инжир модны навчсаар бэлгэмж хийгээд тэгээд ингээд хамгаалсан байна. За тэгээд хэсэг хугацааны дараа юу болсон бэ? Бурхан тэр цэцэрлэг дундаагаар ингээд ирж явааг Адам Ева хоёр харж байгаа. Тэгээ хараад яасан бэ гэхээр харангуудаа ичсэн. Ичгүүр нь нөгөө нэг ичгүүр гэдэг зүйл тэднэр бий болсон учраас нөгөө нэг нүцгэн байгаагаа нуугаа бурханаас мэдээж нуугдчих. Нөгөө талаар хэлэх юм бол Адам Ева хоёр маань бурхан бол тэр сайн мууг мэдвэж модны жимснээс л битээ дээрээ миний хөвгтөд гэхэд яасан бэлээ дулгуургүй байгаад тэнд нөгөө идсэн учраас тэр яаж нэхэр гимтэй гэдгээ мэдээд нуугдчих. Тэгээд бурхан очиод та нар хаана байна гэхэд Адам хэлж байна тийм ээ би ингээд ингээ нуугдож байна. Нүцгэн байгаагаа мэдээд ингээд нуугдож байна гэдгийгсэн. Тэгээ бурхан хэлж байна та нар миний болохгүй гэсэн сайн мог мэдвэж модны жимсээс идэж болохгүй гэсэн тэр модноос идээ юу. За тэгээд тэд нар эцэн зүйлээ нэг гимээ хүлээж. За тэгээд бурханы өмнө очиод тэд нөгөө Явадар хэлж байгаа. Ява чи яасан бэ? За ингээд энэ Адамаас асууж би чамд үнэхээр энэ зүйлийг хариуцуулж өгсөн. Харин чи миний өмнө дуулуургүй байсан гэд эхлээд Адамыг бурхан буруутгах. Тэгээ Адамыг буруутгангууд нь Адам яасан бэхээр үгүй бурхан бурхан аваа энэ таны нөгөө надад өгсөн Ева байгаа шүү дээ. Ева намайг хорлсон гэж. Тэгээд дахиад Явадар очиж чи Ева чи яаваа дахиад асуусан. Тэгээ Ява нь юу гэсэн мэлээ?
таны нэг могоо ирээд намайг хорлцсан. Ногоо ирээд намайг ятгасан гэд. Нэг өөр хэлхэм тэд нар өөр өөрсдөө бултуулаад тэгээд могоог бас буруутгах. Тэнгууд нь түүний дараа бид нар эсрэг хэсгээр юу болж байна гэхээр бурхан могоогч харааж байгаа, харин Евагч харааж байгаа. Эхлээд 3 дугаар бүлгийнхаа могоо Ева хоёрыг хараагаад тэгээ хараасан байгаа. Тэгээ хараасныхаа дараа юу болж байна гэхээр хараагаад бурхан тэр мэдээж тэр бурханы өөр хилэнгээс болоод тэр эдийн цэцэрлэгээс хөөгдөх хэмжээнд ирж байгаа. Тэгээ хөөгдөх хэмжээнд ирэхдээ бурхан зүгээр л за чи миний үгэнд дуулуургүй байсан учраас эндээс гар гэж хөөгөв. Харин тэднэрт юу хийж өгсөн мөлий? Арсан дээл хийж өгөөд тэгээ эдийн цэцэрлэгээс явуулж байгаа. Тэгээ явуулаад бурхан харин дахиад ботсон байгаа. Тэрнээс явахдаа үнэхээр одоо нэг мөн хэмийн модноос итчих бийгээд тэд нэр гаргаад тэн дээр тэнгэрж Херебодыг байршуулад Адам Евыг хөөж байгаа. За өнөөдөр бидний яг энэ сайн уншсан 3 дугаар бүлэг дээр яг эдгээр зүйлсүүд гарч байгаа. Эдээс бид нар өнөөдөр яг юу сурч болох вэ? Мэдээж Адамд бол Ева хоёрт бол бурхан үнэхээр сайхан амьдрах тэр хувь ёроолыг өгсөн. Тийм учраас бид нар эдийн цэцэрлэгт дутагдах, ачигдах зүйлгүйгээр үнэхээр баян тан бидний үгээр хэлэхэд бол баян тансаг үнэхээр аз жаргалаар дүүрэн номбож амьдарч ирсэн. Үнэхээр бурхан Адамыг бүтээхдээ хүртэл хардаг шүү дээ. Бурхан Адамыг бүтээгээд ан амтныг бүтээсний дараа Адам бол тэгэл тэр ан амтны жигүүрний шууд тунд ингээл явж ирсэн. Гэхдээ Адамд нэг л зүйл дутуу байгааг бол чарддаг шүү дээ. Тэгээд энд нөгөө туслагч ихнэрийн Еваг туслагчийг тэр эмэгтэй хүнийг бүтээж маш сайн санаа тавьж юу дутагдж байна, юу гачигдж байна, юу хэрэгцээтэй байна гэдгийг бурхан өдөр бүр эрэлхийлж тийм санаа тавьж ирсэн байна. Тийм учраас л бурхан тэгээд Адам Евэрт тэг бүхэлд нь эдийн цэцэрлэг захируулдаг ч. Тэгээд бурхан хэлж байгаа тийм ээ. Миний хүүхдүүд та нар энэ модны жимсээс л битий дээрээ. За та нар энэ бүс модны жимсээс дураараа ид. Магадгүй хэрэгэл магадгүй аваад амтнд өгч гэж хэлжсэн байж магадгүй. Тэгээ энэ зүйлүүдийг бурхан нэг Адам Евэрт өгсөн. Гэтэл тухайнууд үнэхээр тэр бурханы тэр сайн сайхан дотроо амьдарч ирсэн тэр хоёр маань муу нэгний ятгаланд автаж байгаа. Тэгээ танд бас нэг хэлмээр. Та анхан бурхан дээр ирээд бурханы оршихуй дунд ингээд зогсож яхад таны анхны бурхантай уулзж байгаа уулзалт тэр анхны тэр бурханы тэр үгэн дотор амьдарч ирсэн тэр амьдралын хэв маяг тэр цаг хугацаат нь яг тэр эдийн цэцэрлэгт байсан тэр мөч Адамыг байсан шиг тэр мөч байсан байгаа гэж битгэж байгаа. Тэгээд үнэхээр яг энэ сайн сайхан амьдралууд дунд нь муу нэг нь ирсэн баг. Девал могоо. Тэг могоо ирээд Евагаар дамжуулаад тэд нэгсэндээ муу нэгний ятгалгад ороод тэд нар бурхны оршихуйгаас хөөгдөж байгаа. Тэг өнөөдөр ч гэсэн маш олон Христ итгэгч бид нар яг л энэ Адам шиг, Ева шиг бурхны хувьд амьдрах юм боломж нь биднэрт бүгдэд байгаа. Гэхдээ бидний амьдрал заримдаа деволын залмих уруу татлахад ордог. Заримдаа бид нар бурхан нэг үгээр хэлэх юм бол девол бурхны эсрэг дандаа тэрсэлж бурхны хийсэн зүйл дандаа хорон зүйлийг явуулж идэг. Девол бол бид нарыг бурхны оршихуйгаас холдохын тулд тэр цаг үргэлж ажиллаж идэг. Тэгээд тав эндээс нэг нь Библийн хэсгийг уншиж өгье. Иохан номын 10:10 дээр ингэж хэлсэн байна. Хулгай зөвхөн хулгайлан алж сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтаа, бэлгсэн амьтаа байлгахын тулд ирсэн мэлээ гэж. Нэгөр энэ дэр гарч байгаа хулгайч бол девол байгаа. Бурхны эсрэг дандаа л хорон мөг санжид. Тийм учраас л девол могоон дүрээр ирж яваад ирж тэр нэг ятгалгийг хэлж дээ шүү дээ. Чи модны жимсэд идчихээ. Энэ гой хамгийн сайхан. Энийг идчихвэл чиний нүд чинь нэгдээ чи үнэхээр сайхан болно гэдэг. Нэг үргэлж бидний амьдрал ч гэсэн өдрөөр могоо ирж идэг. Биднийг босгоход, суухад, явхад амьдралын бүхэл ингээд явж байгаа туулж байгаа цаг мөч бүхэнд бидний дэргэд могоо ирж идэг. Тэр яагаар ирдэ? Биднийг алж устгаж бурхны тэр нэгүслээс, бурхны тэр ёроолоос холдохын тулд бурхан цаг үргэлж хорон мөчөөр ажиллаж идэг. Тийм учраас л заримдаа итгэж бид нар могоон дуу хоолойг сонсохдоо деволын залм ихэнд уруу татагдтаа бид нар гим думдаг. Тэг гим дунаад заримдаа бид нар бурхан минь та хаана байна?
та хаана байна? Ягаад энд надад ийм зовлон зүдгөр ичгөр тэг гай гамшиг гутамшиг ийм хэцүү зүйлүүд ягаад надад тохиолдоод байна? Заримдаа бид Бурханаас асуудаг. Би ч гэсэн яг тийм зүйлд очижсэн. Бурхан ягаад л би гэж, ягаад л би Бурхан минь ийм хэцүү замуудыг туулах ёстой юм бэ гэж би Бурханаас асууж ясна үе баг. Тэгээд эргээд ингээд хараад Бурханы дуу хоолойг сонсоод эргээ харахаар ягаад үр дагавар нь зөвхөн надад байсан. Үр дагавар нь би өөрөө ямар сонголт хийснээс хамаарч миний амьдрал үргэлжилж байгааг олж харсан. Нэг үгээр хэлэх юм бол Бурхан сая Иохан номын 10:10 дээр хэлснээр Бурхан бидэнд бэлгсэн бүр чигдсэн тэр мөнх амийг өгөхийн тулд Бурхан ирсэн. Тэгвэл нэг үгээр хэлээд диавол бол бид нарыг дандаа аалж, устгаж, өгөөрөж, гомдлож, гонгинож, хин нэгнийг буруушааж, хин нэгнэрөө бүх буруугаа чихэж бид нарыг ингээд нэг хүн биш байгалах энэ зүйлийг өдөр бүр бид нартай ингэж оролдож бидний эсрэг ингээд бидний төлөө ингээд бидний хорлогын тулд явж яддаг бол харин Бурхан бид нарыг бол үнэхээр амьтаа, бэлгсэн амьтаа, мөнхийн өрөөлөөр дүүрнэ. Тэг хэний ч юм сэтгэл дүүрнэ, итгэл дүүрнэ, хариуцсан хүч дотор амьдрахыг тэр оролдож яддаг. Тэгвэл бид нар эндээс юу харж байгаа гэхээр бид нар яг ямар сонголт хийж байгаасаа хамаарат бидний амьдрал шөрөөгдгөө эсвэл харагдах. Эхлэл номдэр Адам, Ева хоёрыг Бурхан бүтээхдээ үнэхээр л шөрөөгдсөн байхаар бүтээсэн. Тэр үнэхээр л Бурхан бүтээхдээ тэр төгс тэднийг бүтээж, тэгээ Бурхан үнэхээр тэднийг өрөөж, Адамыг ч өрөөж байгаа, Еваг ч өрөөгөө бүтээсэн. Гэтэл тэд нар өөрсдөө дуулуургүй байсан учраас Эхлэл ном дээр харах 3-4 үйл харах юм бол Евач харагдаж, Адам Евач харагдаж байгаа, тэр могооч харагдаж байгаа. Нэг үгээр хэлэх юм бол бид нар зөвхөн Бурханы талд амьдарч байвал, Бурхантай хамт амьдарч байвал гарцаагүй бид нар өрөөгдөх болно. Та Бурханы талд л сонголт хийж, Бурханд л бүх зүйлээ зориулж, та Бурханд л итгэж найдаж амьдрал Бурхан таныг өрөөхөл болно. Харин гэхдээ бид нар заримдаа Бурханы талд биш, харин диаволын талд зогсоход бид Бурханаар цогцолдог, Бурханаар харагддаг. Магадгүй харагддаг гэж хэлвэл танд хүн сонсогдож магадгүй. Яг энэ үнэн. Үнэхээр Бурхан бид нарыг цахилгаажуулдаг. Мөн үү? Бурхан цахилгаажуулна. Бурхан хүүхдүүдтэй хайртай. Гэхдээ Бурханы өмнө тэрслүү байх юм бол бид нар харагдах болно. Харин Бурханы тал зогсож, Бурханы тэр дуу хоолойн дотор дуулууртай байж бид нар амьдрах юм бол бид нар өрөөлөө хүртэх болно. Өнөөдөр маш олон Христ итгэгчнэр өрөөлийн амьдралын тухай мөрөөддөг, ярьдаг. Олон хүмүүстэй ярьжээд би Бурханд итгээд ингээд сайхан өрөөл дүрн амьдрмаар байна гэдэг. Тэд нар 5 жил, 10 жил, 20 жил, 30 жил эзний өргөнд ирдэг. Тэдний амьдрал яагаад өөрчлөгдөхгүй байгаа? Яагаад шинжлэхдэггүй байгаа? Яагаад тэдний төвд ингээд өөрчлөлт гэдэг зүйл ирэхгүй байгаа? Тэд үнэхээр Бурханыг дагаагүй. Тэд үнэхээр Бурханд итгээгүй. Тэр Бурханы үгэнд дуулуургүй байгаа учраас л тэд нар өрөөлөө хүрдэггүй. Нэгүр хэлэх юм бол чуулганд ирснээр өрөөгдөхгүй. Бид нар магтан дууснаар өрөөгдөхгүй. Бид нар өргөл өргөснөр өрөөгдөхгүй. Харин бидний зүрх сэтгэл Бурхан руу харж, Бурханд итгэж, Бурханы дуу хоолойг сонсож, тэр дуу хоолойн дагуу амьдрахад л тэр өрөөл ирдэг. Нэгүр хэлэх юм бол яг ийхүү амьдрч ижил бид нар эзэн дотор өрөөгддөг. Заримдаа хүмүүсийг харддаг. Үнэхээр 1-7 хоног, 2-7 хоног ирээд үнэхээр тэд өсөж хөгжиж байгаа зүйлүүд нь харагддаг. Тэд бүх зүйлийг Бурханд өргөж байгаа зүйл нь харагддаг. Тэдний алхаанч Бурханых, гიშгэнч Бурхан гэртээ байсан ч Бурханлаг тэр зан чанараар амьдарч байдаг. Яагаад тэдний зүрх сэтгэл Бурхантай хамт холбогдсноор л Бурханд итгэж найдаж, Бурханы тэр Бурханд бүх зүйлээ өргөж байгаа учраас тэдний амьдрал өрөөлөөр дүүрэн байна. Тэгээ та бас өөрөөсөө асуугаарай. Би яг үнэхээр миний амьдрал би үнэхээр л Бурханаар өрөөгдөж амьдарч байна уу? Эсвэл магадгүй би өөрөө хамдурч өөр зүйл дотор амьдарч байна уу? Тийм учраас энэ яагаад тэгвэл бид нар яг ингэж цуглаанд явснараа буруутан болж байна уу? Эсвэл эзний өргөнд ирснээрээ бид нар буруутан болж байгаа юу? Эсвэл бидний эзэнд өргөж байгаа гэсэн өргөл маань буруутан болж байна гэж бодвол энэ нь муу нэгнээс гэсэн үг байхгүй. Муу нэгэн бид нар буруу бодол, буруу ятгалга, буруу сэнхэрүүлгийг өгдөг. Нэгүр хэлэх бол бид нар өглөө босоод чуулган руу явах уу? Эсвэл өглөө босоод эсвэл өөрийнхөө ажил төрөл эсвэл би амьдралынхаа тав тухтай сайхан байдал руу явах уу? Өглөө бүр ийм хоёр сонголт ирж идэг. Бидний амьдрал хүн болгонд яг энэ хоёр сонголт байгаа. Хэрэв бид нар өөрийнхөө дур хөсөл зоргийнхаа дагуу сонголт хийгээд алхвал бид нар яг тэр өөрийнхөө дур зоргоор амьдрсан тэр сонголтынхаа үр жимсийг л хүртэж амьдрдаг. За магадгүй та ажил хийвэл мөнгө авах нь тодорхой. Та үнэхээр ийм байдлаар харин эсвэл эзний тал зогсвол
та эзнээс юрээд авах нь тодорхой. Тэгээ нэг үгээр хэлэх юм бол мэдээж эзнийг дагаад амьдрах нь тийм сайхан таатай зүйл харагдахгүй байх. Та маш их төвжирлийг туулж өнөөдөр энд ирсэн гэж би итгэж байгаа. Та магадгүй өнөөдөр та гэр бүлдээ сайхан цагийг гаргах хэрэгтэй байснаа орхиод тэгээ маш чухал зүйлээ орхиод энд ирсэн байж болох. Та энд ирж эзний талдаа зогсож байгаа бол тэр цагт баталгаатай эзэн таныг еврөх болно. Харин гэхдээ би өөрийн махан биеийнхээ хүсэлдээ автагдаад та өөр зүйл рүү за нэг өнөөдөр нэг онлайнаар цуглаанаа сонсч идаа гэж сэм ийшээ явсан бол I'm sorry. Муу нэгэн таныг тийшээ авч явж байгаа гэсэн. Хүний амьдралд ердөөсөө ийм хоёр зүйл л байна. Та эзнийг дагах уу? Эсвэл муу нэгнийг дагах уу? Харин муу нэгэн таныг эзнээс холдуулахын тулд цаг үргэлж тэр ажилласаар байгаа. Та энийг хизээж бити мартаарай. Таны амьдрал хүнд хэцүү зүйлүүд тохиолдож та эсвэл хин нэгнийг буруутгаж хин нэгэн рүү та чичилж байгаа бол тэгээ ийм зүйл байгаа. Энэ муу нэг нь таныг энэ зүйл рүү хөтлөж байгаа гэсэн үг. Гэр бүл дотор ягаад дайсагнал хэрүүл маргаан тэгээ эсвэл найз нөхдөд хамт олон донд ягаад ийм зүйлүүд гараад ягаад би эцэстээ буруутан мулж ийн гэж мэд харагдах ийм зүйлүүд байдаг. Энэ ягаад муу нэг нь ягаад ийм зүйлийг бидэнд хийж байгаа. Бид заримдаа доржоо чи юм уу чи дулмаа чи юм уу учраас л чамаас л болж би өнөөдөр ийм зэрэг төрлөө. Чамаас л чи тэгвэл бол би өнөөдөр сайхан л байх байлаа гэж хэнийг буруутгадаг. Адам Евыг харах юм бол яг л ийм зүйл болсон. Бурхан бол Адамд эхлээ чи ийм удны жимсэж битгий дээрээ л гэсэн. Тэгээд яасан мөлий Ева ицсэн. Тэг Ева ицсэн бол Ева идэд өөрөө буруутгах хэрэгтэй байсан байхгүй. Гэтэл Ева нь яасан бэ? Тэгэл ингээл Адам Еваг буруутгаад Еванч могоог буруутгаад хин нэг нөө буруутгалыг хайсан. Тэгвэл энэ буруутгалуудтай адилхан бидний амьдрал яг л ингэдэг. Яагаад миний амьдрал болохгүй байгаа? Эсвэл яагаад би тэг ийм зүйлүүд тохиолдод байна? Эсвэл бидний хэрүүл маргаан янз янзын зүйлүүд тохиолдохоор энээс л болсон штэ, тэндээс л болсон штэ гэж бид нар өөр нэг нүр чичилдэг. Харин ихтэй ингэ чичлэх биш. Харин энэ зүйлийг үүсгэж байгаа муу нэгний эсрэг бид нар тэмцэх ёстой. Та залбирал гуйлтаараа үйл хөдлөлөөрөө бүх зүйлээ бурхантай хамт холбож гэмээр эзний өрөөлөөр дүүрдэг. Харин муу нэгнийг та өөрийн амьдралд оруулж байгаа бол хэрүүл маргаан тэмцэл атааж өтөө хорон зүсэд бидний амьдрал байсаар л байх болно. Таас өөрөөсөө асуугаарай. Тэгээ Галат номын 5 дугаар бүлэг дээр хоёр зүйлсийн тухай байдаг тийм ээ. Нэг махбодын үйлс, нэг нарийн сүнсний үржимсийн талаар ярьдаг. Тэгэл махбодын дагуу та амьдарч байгаа бол махбодынхаа л үржимсээр амьдарч байгаа л гэсэн үг. Тэн дээр хэлсэн байгаа би та өнөөшөж байгаа. Махбодын үйлс харин сүнсээр юу? Тэгвэл та нар махбодын хүслийг үсэдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. Учир нь махбодын сүнсний эсрэг хүсдэг, сүнс махбодын эсрэг хүсдэг. Юун гэвээс хүссэн юмсыг чинь хийлгэхийн тулд махбод сүнс нэг нэгнээ эсрэгүцдэг ачээ. Хэрв та нар сүнсээр өдөрдүүлдэг бол хуулийн дур эс юмнаа. Харин махбодын үлсэн илэрхий юм эдгээр нь завхаарл, бузар тачаал, цадралал, шүтэн шүтлэх, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, үүр хилэн, харгалдаан, хаграл, тэрс үзэл, атаархал, архиталт, утга учиргүй наргиц цэнгэх зэрэг юм. Би үрдэн та нарт сануулж байсанчлан үргэлжлэн сануулъя. Ийм зүйлсийг үйлдэх нь Бурхны хаанчлалыг өвлөхгүй гэж хэлсэн байна. Нэг үгээр хэлэх юм бол бид нар энэ махан бисийн үйлсийн дагуу амьдарч байвал таны амьдралаас ийм үр дүнгууд үр жимсүүд гарч байгаа бол юу гэж гэнэ вэ? Эцэстээ Бурхны хаанчлалыг өвлөхгүй. Бурхны тэр өрөөлийг хүртэхгүй гэсэн үг. Тэг би шинэхэн сайн 3 хоногийн өмнө сургалтын дээр суусан. Тэгээ бид нар яг энэ махан биений энэ үр жимсийг нэг өөр дээр кейс хийсэн. Тэгээд миний үр жимсүүд дотор яг энэ махан биений үйлс дотор ингээд энэ дотор миний гаргаж байгаа над шин чимжгүүд байна уу гэсэн чинь 3 зүйл гарч ирсэн. Тэгээд нөгөө хүмүүс тэгсэн бичээрэй гэсэн байхгүй. Та нар энэгүй зүйлийг бичээрэй гэд. Тэгсэн эргэн тойронд дандаа пассворд байгаа штэ. Эргэн тойронд дандаа удирдагч нар байгаа. Тэгээд бичих бас амар хэцүү те. Ботсон чинь нэг амар сэдв орж иж байна. Тэгээд бичлээ. Тэгээд за бурхан минь та одоо ингээд нэр энэ зүйл нь байгаа юм чи гэл нөгөө хүмүүс харагдахгүй гимнүгэл гэж байгаа. Хүмүүс харагдахгүй нуудаг гимнүгэл гэж байгаа шүү дээ. За бурхан минь та харж байгаа гэж за танд харж байгаа юм шиг бүх зүйл ил болоо. Тэгээ бичээ гуруулангийн бичээд тэгээд бичсний дараа бичээд яг сууж байгаад хүнч харахгүй гэж ботсон л да. Тэгээд ингээд сайхан тэмдэглэлийн дэвтэр бичээ хаачаа байж исэн чинь хажуугийн хүнтэй хуваалцараа гэж байгаа. Тэгээд баллаж болохгүй сохолж болохгүй зэрэг чинь. Тэгээд гаргаад эзэллээ тэгсний тэн дотор
садрал нэг садар самун гэдэг мах бид үс вэ штэ. Магадгүй энийг бичгэд бол танад дотор садралууд бол ийм харилцаа марилцаа янз янзын бод явж магадгүй л дээ. Тэгэхээр над тийм байхгүй шүү. Тэгтээ тэгж бичсэн нөгөө харангуут ингээд тэр хүн шиг урын хүн шиг тэрэг харангуут нүднийг том болоод ингээд харж байгаа байхгүй. Тэгээд тэгэн гут нь яг би зөв ярьж байгаа юм л да. Энэ садрал гэдэг нь бид нар зүгээр л YouTube, Facebook үзэж явахтаа л тий ингээл явж ил чинь нүдэн донд нэг эмэгтэй хүн ч юм уу нэг эрэгтэй хүн ч юм уу тийм ингээд гой би хаатын марад нэг хэдэн мил зогсолт хийж байгаа штэ. Та хараад байгаа та нар ойлгохгүй шүү. Би тэгээд тэргээ бас гимнүгэл гэж ойлгож байгаа байхгүй юу. Энэ дотор яаж нэхэр бидний махан би үүс дотроос гарч идэг. Заримдаа хин нэг намайг тэ буруутгах үед би удаасаа ингэ тэмцдэг. Тэгээд манай нэгэн дагалдаг хэлж ирсэн. Таны буруу байсан ч тэ та яаж игээд яриад зөв болгочдөг. Та тийм төгсгөн шүү дээ гэж хэлж ирсэн. Энэ юунаас бүүж өгөхгүй байхгүй юу. Махан биенийхээ үстэй автж ийнэ л гэсэн үг. Бүүж өгдөггүй чанар байгаадах. Тэгвэл миний буруу гэж хүмүүс ингэ нийлээд за алтаа алтчаа таны буруу гэж жишээ нь 5 хүн эсрэг зургуудаа байгаа тавлаа буруутгах юм бол би энэ зөксөөд өөрийгөө хамгаалчихна. Миний зөв. Тэгээ энэ бол миний гэмт чанар байна. Тэгээ энийг бид нар өөгшүүлэх зүйл биш. Бид нар махан биенийхээ үүсийн төлөө энэ махан биеийнхээ үүс дотор үр жимс дотор амьдарч байвал муу нэгэн бид нарыг л хуурж мэхэлж залжиж байна л гэсэн үг. Тийм учраас бид нар энийхээ эсрэг зогсох хэрэгтэй. Харин Бурхны тал зогсдог хүний, Бурхантай хамт амьдардаг хүний амьдралын үр жимсийн талаар 22 дэх эшлэлээс Галат 5-ынхаа 22 дээрээс харж болж байгаа. Энэр гэж харин сүнсний үр жимсэн хайр, баяр баясгал нь амар тайван төвчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэмж, долгион зан, өөрийгөө захирахын юм, эдгэрийн эсрэг хүйд гэж байдаггүй. Христ Есүс хамаатай хүмүүс өөрсдийн мах бодийн бузар хүсэл тачаалынхан хамт загалмайд цовдлогдсон ачээ. Хэрэг бид сүнсэнд амьд байгаа юм бол мөн сүнс дотор явцгаая. Бид нэг нэгнээ өдөөн сөрж өөр зүрэ атархан сарахгүй байцгаая гэж хэлсэн байна. Тэгвэл нэг үгээр хэлэх юм бол бид нар Бурхантай хамт амьдрал эдгээр 9 сүнсний үржимсийн дагуу амьдрнаа гэсэн. Би танд эргэлзэхгүй итгэж танд тэр ариун сүнсний 9 үржимс байгаа гэж би итгэж байна. Амен. Тэгээд тэр ариун сүнсний үржимсэн донд атааж өтөө хэрүүл маргаан тэ өөр зүсэд байгаа бол та Бурханы өмнө очиосоо гэж таныг бас дахин ятгаж байна. Таас өөрийгөө нэгтлаараа шалгаараа та Бурхантай Бурханы тал зогсож байгаа бол эзэн таныг өрөөх болно. Харин та муу нэгний талд тэ муу нэгний дуу хоолойнд хуурдж байвал үнэхээр таны амьдрал явахад бартаа зам хэцүү зүйлүүдийг туулах болно. Тэгээд бид нар заримдаа асуудаг чинь эзэн минь таны талд ингээл би амьдарч шít. Тэг би яагаад болохгүй байна гэж асуудаг. Харин заримдаа бид нар болж гин гэж итгэдэг. Бурхан үнэхээр би Бурханы тал зогсож байна гэж андуурдаг. Гэхдээ яг үнэн хэрэгтээ муу нэг нь тэ таны хуурцсан, мэхэлчихсэн, өөрийн талд оруулчихсан байдаг. Тийм учраас та өдөр бүр тэ үнэхээр эзний өрөөлийг хүртэхийн тулд та хичээнгүй байгаараа, өөрийгөө шалгаараа, нэгтлээрээ. Тэгээд мэдээж бас нэг юм гэрчил хэлье. Тэг өнөөглөө би номлох болоод тэ өнөөдөр ингээд энэ хүндтэй үргийг аваад ботсон. Тэгээ өглөө босон миний нүс буурлаа байхгүй юу. Тэгээд өнөөдөр ихнэр усаас гарахтаа нэг удаагийн шампунь гэж нэг угаа хаар байдсан шүү дээ. Тэрийг өгөө явуулсан. Тэгээд конференцэнд очихаараа чи буурлсан наан угаагаад өсөө гоё ингээд юу ачаараа гэд тэг ингээд гоё харлуулчаараа гэд тэгс юм аа. Тэгээд манай бас нэг ихч маань ингээд бас нэг юм зардаг аахгүй гоо сайхны зүйл. За миний дүү чи 5-10 минут болгоод ингээд төрөгчөө 5-10 минут болгоод тэг угаагаараа тэгвэл гоё хар болдог шүү гэлээ. Тэгээ би өнөглөө яг 9 цаг болж байхад өглөө босчоод за нөгөө ганц хараараа ганц сайхан угаагаад урд гарыг бас та хэдийнх юм гоё гарыг гэж бодлоо. Тэгээд нутаг нөгөө төрөгчгээд нэг 10 минут болж ирсэн. Би тэр орон цаймаагаа угаал дүнэтэж боднаад нэг бодлоо ингэ төрсөн байхгүй. За 10 минут болж байна. Өгөн 10 минут болсон л та. Тэгээд за одоо нэг 5 минут чанартай орчиж магадгүй гээд дахиад нэг 5 минут байдагч чинь арилдгүй ингээд өглөө ийм том хар. За тэгээд өстө валарч гарлаа. Нөгөөдгий чинь
эхнэр дүүгээ залгацаа өстө болохоо байдаг. Нөгөө толгойч нэгсний хуухан харалчаад арилддаг нэг аим шиг юм боллоо. Эхнэр энийг зохицуул гарга юу байгаа гэдэг ярьж байгаа байхгүй. За наач тус төрөх гэлээ. Дахиад хажууд байгаа хөргөнөө бол тэгээ манай нөгөө бас өөр цуглаанд явдаг манай дүү хоёр. Тэгээд энэ нөгөө өгтөгч өнөөдөр хөдлөгч хийх хэрэгтэй байсан юм байна. Бүгдээрээ дарааж ял алчи зүлгэж иглэн толгойч. Норгаал өстө зүлгээд өнөөдөө бол үнэхээр гоё цаг байсан. Тэгээ би ботсон байхгүй. Өнөөдөр эснийгээс хуваасч явахтай нэг гоё гэрчлээд ярьчих юмсаа гэсэн. Бурхан тэгсэн өглөө яг бодит жишээ авчихсан. Тэгээ эндээс би юу ухаарсан бэ гэхээр яг нэг талдаа би нөгөө нэг жоохон ингээд гоё байх гэж буцсан болов гэж бодсон. Тэгээ нөгөө талдаа бас сайрхаад бас бодож штэ. За бурхан энэ гоё гэрчлэлийг миний амьдралд авчирч байгаа юм байна. Та хэд дуран болох уу гэж. Заримдаа бид нар нөгөө нэг бурхан нэг ингэчнэ гэж бодоод муу нэгний залмихэнд орчдөг. Та энээс л болгоомжлоорой. Энээс л сэрэмжлээрэй. Тэгээ бүх зүйлээ бурхандаа зориулж өөрийн амьдралаа бурхандаа зориулсан хүний амьдрал үнэхээр өргөгддөг. Тэгээ бичээсээр нэг гой урмын баатар байдаг. Би бас Авраамаас их ивэл авдаг. Авраам үнэхээр тэр дутгаж гацагддаг зүйлгүй уг нь сайхан л амьдарч ирсэн. Тэгээ эзэн дуудсан. Тэгээ эзнийг дагаад явсан. Тэр явахдаа тэр амьдралын хүнд хэцүү зовлон зүтгэртэй хэцүү замыг туулсан ч тэр гонгноогүй гоншигноогүй тэр харин бурхны тал зогснороо эцтэй тэр өрөөлийг хүртсэн байгаа. Тэр үнэхээр тэр сайхан ивэл өрөөлийг хүртсэн. Та ч гэсэн эзний дуу хоолойг сонсоод эзэнтэй хамт алхаарай. Та үнэхээр бүх амьдрал чинь эзнийг байгаасаа. Магадгүй эзэн зөрүүлэх бүх цагаа амьдралынхаа бүх цагаа зөрүүлэхэд амаргүй. Тэгээ таны хин нэг нэгж буруутчихсан баг. Чи тэр цуглаан гээл явах юм. Чи тэр цуглаанд бүхэл цагаа зөрүүлээд байх юм. Энэ амьдралаа хар. Энд болохгүй байна, бүтэхгүй байна. Харин наад цагаа энэ амьдралдаа зарцуулчихвал энд гоё болчихно гэж хин нэг хэлжсэн байж магадгүй. Гэхдээ бурхан тэгсэн ч гэсэн та бурханы тал руу бурхан руугаа яваарай. Та зовлонтой байсан, зүдгүүртэй байсан ч хин нэгэн таныг нөхөр чинь, эхнэр чинь, тэг ахын дүү чинь хавчижсэн ч эзэн рүү очиорой. Эзэн дээр ирвэл эзэн таны өрөөх болно. Эзний дуу хоолойг сонсоод эзэн танд үнэхээр эзэнтэй хамт байвал эзэн таны өрөөдөг. Урхаа бол үнэхээр өршөөнгүй, нэгүүлсэнгүй, үнэхээр хайр инэрлэр дүүрнэ. Тэр үнэхээр өрөөсөөр байдаг, ивээсээр байдаг эзэн баг. Би ч гэсэн нэг бас талархдаг. Бурхан минь намайг олж авсанд тий би бурхан танд олцсондоо баяртай байна. Тэгээ миний амьдрал ингээд харах юм бол ингээл яваад байдаг. Ингээд үйлчлэл яваад байдаг. Заримдаа хүмүүс хэлдэг чи өөрийгөө харалтаа. Гэр өрөөний янзлалтаа, тий хашаашингийн янзлалтаа, байр авалтаа ингэлдээ тэгдэ чи тийш ийшэл яваад байна гэдэг. Гэтэ би явснаар өөрөгдөж байгаа. Манай гэрвэл эзэн арталд нь санаа тавиад тэгээ бүх зүйлүүдний ивээсээр байгаа. Энэ юуныхаа бурхны талдаа зогсож байгаа хүний амьдралд өрөгдөж идэг. Тэгээ бурхан танд хайртай. Үнэхээр эзэн таныг өрөөх болно. Харин та муу нэгний дуу хоолойны эсрэг зогсох чадвартай байгаарай. Та бурхан байвал бурхан таныг хамгаалах болно. Гай гамшиг өвчин зовлонгоос ч хамгаалах болно. Амен. Тэр өнөөдөр баярлалаа. Тэгээ таны эзэн таныг ивэж, өрөөж бас нэгүсэх болтугай. Амен. Тэгээд бүгд хамтдаа залбирцгаая. Бурханы өмнө очие. Тэгээд эзэн минь үнэхээр би таны дуу хоолойг сонсдог баймаар байна. Тэгээд муу нэгний ятгалаад автахгүй тулд би сүнсээр өсөж үнэхээр төлөвшөж тэр диаволын эсрэг зогсож чадах тэр хүчтэй байхыг хүсэж байна. Иймд бол үнэхээр эзэн минь та намайг надтай хамт байгаач гэж бүгд хамтдаа залбирцгаая. Халелуя. Мөнхийн бурхан эзэн минь таньда баярлалаа. Өдрөөр бидний амьдралыг удирдан жолоодож хөтлөн дагуулж ивэж нэгүссээр байдаг таньда баярлалаа. Заримдаа бид дуулуургүй хүүхдүүдийн адил өөрийн дур зоргоороо бас сувгчиж өөрийн дур зоргоороо эзэн минь бас танаас холдон явдаг билээ эзэн. Энэ үед ч гэсэн та орхилгүйгээр холоос харсаар санаа тавьсаар үнэхээр бидний амийг хамгаалсаар байдаг. Бид алдаж онож бүдэрч унахтаа ухаан босохдоо бурхан аав та ямар сайхан болохыг олж хараад эргэн тань руугаа эргэж ирдэг билээ эзэн. Бид үнэхээр хоёрдмал зүрх сэтгэлээр биш харин бүх зүрх сэтгэл оюун ухаанаараа эзэн минь танд итгэж найдаж танаас холдохгүй амьдардаг тийм итгэмжит хүүхдүүдэн байхыг бид хүсэж байна эзэн минь.
Иймэн тул таны Тэнгэрэлж ариун сүнс бидний амьдралыг удирдан жолоодож хөтлөн дагуулж бас сахин хамгаалах болтугай. Бидний өмнө нь явж бидний өмнө нь байгаа саад бэрхшээлүүдийг та тэгшгэлэх болтугай. Үнэхээр гайхамшиг өвчин зовлонгуудаас эзэн минь ээ та сахин хамгаалах болтугай. Бид үгэн доторт нь өсөж хөгжиж үнэхээр том эрийн цэнд хүрээд эзэн үнэхээр таны алдрын төлөө хоёргүй зүр сэтгэлээр явах тэрл хүчийг бидэнд зөвшөөрч өгөөрэй гэж залбирч байна. Эзэн минь таны үг хоёр талдаа эртээ хутах ямар ч нухч юмгийг нэвтрэн орох чадaltaй билээ эзэн. Бидний хатуучсан үнэхээр эмчиж гэмширсэн энэ зүр сэтгэлийн минь гүнд орж тэр мөнх эмийн булгаараа та ивэж өрөөж дүүргээрэй гэж залбирч байна эзэн минь. Эзэн тэгээ дандаа баярлалаа. Үнэхээр таны үг бидэнд урам өгөх болтугай. Бид ичгүүрээ нууж бусдын өмнө үнэхээр гэмгүй харагдахын тулд бид үнэхээр алдаанууд гаргадаг. Харин ихтэй эзэн минь таны нүдний өмнө бүх зүйл ил болоо гэж хэлсэн. Бид үнэхээр таны өмнө ил билээ эзэн. Тиймээс тул та бидэнд юу хэрэгтэйг бас мэддэг эзэн. Бидний үнэхээр гэм чанаруудыг минь өхүүлж шин хүүхдүүд, шин охтууд болгож өгөөрэй гэж их эзэн Есүсийн нэрээр залбирanгуйч байна.